За сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн судлаач 102 дугаар хэсгийн бэби жаргал энэ номоо би сайхан нарын бэлтгэсэн зүрх судасны цогцолцоо сэдвтэй PPT танилцуулгад бэлэн боллоо. Зүрх буюу корсикардия, зүрх нь 2 хэсэг, 3 гадаргуу, 3 ховил, 4 камер, 6 нөх, 7 цутгах судас, 2 гардаг судастай. Apex cordis, basis cordis гэсэн 2 хэсэгтэй. Facies sternocleidomastoid anterior, facies diaphragmatica anterior, facies pulmonalis lateralis гэсэн 3 гадаргуутай. Sulcus coronarius, sulcus interventricularis anterior, sulcus interventricularis posterior гэсэн 3 ховилтай. Зүрх нь том багын хэмжээнд тухайн хүний атгсан гарын чиний юм а. Дунджаар урт нь 12-аас 13 см, өргөн нь 9-өөс 10.5 см, зузаан нь 6-аас 7 см байдаг. Зүрхний байрлал зүй. Зүрх нь өнхөлцөг дотор урд голтод байрлана. Биеийн тэнхлэгтэй харьцуулбал 40 градус өнцөг үүсгэн зүрхний оройн зүүн игмийн дунд чуумаас дотогш 1 см 5-аас 6 хавирганы завсрын харалдаа байрлана. Зүрхний зүүн дээд хязгаар нь өвчүүний зүүн эрэмгээр 3 хавирганы мөгөөрсний харалдаа, зүүн доод хязгаар нь зүүн игмийн дунд чуумаар 3-аас 5 дугаар хавирганы завсар, баруун хязгаар нь өвчүүний баруун эрэмгээр 5 дугаар хавирганы мөгөөрсөн төгсгөлийн харалдаа байрлана. Зүрх буюу корсикардия нь баруун зүүн тосгуур, баруун зүүн ховдол гэсэн дөрвөн цэцэлгатай эрхтэй. Зүрхний тосгуур, зүүн ховдлыг зүүн зүрх буюу артерийн зүрх, харин баруун тосгуур ховдлыг баруун зүрх буюу венийн зүрх гэж нэрлэдэг. Зүрх нь хавчигдуу конус маягийн хэлбэртэй бөгөөд орой apex cordis, суур basis cordis гэсэн хоёр хэсгээс тогтно. Зүрхний тасалгаа нь баруун тосгоор буюу atrium dexternum, цутгах дөрвөн судаснд нь cava superior, cava inferior, sinus coronarius cordis, cordis minimi багтана. Нүхэнд ostium venae cavae superioris, ostium venae cavae inferioris, ostium atrioventricularis dexternum, foramina venarum minimarum, ostium sinus coronari багтана. Баруун ховдол буюу ventriculus dextert гарах судас нь trunnius pulmonalis, нүхэнд ostium atrioventricularis dextrum, ostium trunnius pulmonalis, хавхлаг valva tricuspitalis, 3 хавцаст хавхлаг буюу урт хавцаст cuspis anterior, хойд хавцаст cuspis posterior, таславчийн хавцаст cuspis septalis нар багтана. Зүүн тосгоор буюу atrium sinistrum цутгах дөрвөн судас нь V pulmonalis dextra superior inferior, V pulmonalis sinistra superior inferior, нүхэнд ostium venarum pulmonaleum, ostium atrioventricularis sinistrum. За зүүн ховдол ventriculus sinistrт гарах судас нь aorta, нүхэн ostium atrioventricularis sinistrum, ostium aorta, хавхлагт valva bicuspitalis, 2 хавтаст хавхлагт, урд хавтаст cuspis anterior, хойд хавтаст cuspis posterior нэрнэ. За зүрхний тусан хангамж нь зүрх нь үндэснээ баруун титэм артер a coronaria dextra болон зүүн титэм артер a coronaria sinistra гэсэн хоёр артериар тэжээгддэг. Баруун титэм артер a coronaria dextra нь гол судасны баруун талаас эхэлнэ. Гол судас нь баруун тойлд хоёрын дунд байрлана. Зүүн титэм артер a coronaria sinistra нь гол судасны зүүн талаас эхэлнэ. Зүрхний титмэн ховилд байрлана. Зүрхний венүүд venue cordis нь зүрхний венийн цус хоёр замаар хуваагдана. Нэгдүгээрт зүрхний титмэн хүндий цутгах, хоёрдугаарт зүрхний баруун тосгуурт шууд орох вэ. За зүрхний дамжуулах тогтолцоо буюу система conducens cordis. Дамжуулах тогтолцоо нь хоёр зангилаа болон тэдгээрээс салбарласан багцаас тогтно. Тосгуурын зангилаа nodus sinuatralis, энэ нь баруун тосгуурын хананд дээд доод хөндийн вен болон зүрхний баруун талдын хооронд байрлана. Тосгуур ховдлын багц fasciculus atrioventricularis нь тосгуур ховдлын багц нь ховдол хоорондын таславч дотор байрладаг ба түүнийг гисийн багцаж гэж нэрлэнэ. Шүрэмсэн цагиргын харалтаа гисийн багц нь баруун зүүн хөл crus dextrum sinistrum болж хуваагдана. Цусны хэрэглэлтийн артериуд болох гол судас нь aorta. Гол судас нь хүний биеийн хамгийн том судас юм а. Энэ нь зүүн ховдлоос эхэлж цусыг бүх биеэр тараана. Гол судас нь 3 хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт гол судасны өгсөх хэсэг pars ascendens artery, хоёрдугаарт гол судасны ном arcus artery, гуравдугаарт гол судасны уруудах хэсэг pars descendens artery. Гүрээний ерөнхий артер a carotis communis, гүрээний гадар артер a carotis externa, гүрээний дотор артер a carotis interna, игмийн доторх артер A subclavia, сугны артер A axillaris, бугалгын артер A brachialis, шууны артер A radialis, богдын артер A ulnaris, Ташааны ерөнхий артер А Alicia communis, гуйны артер А femoralis, танхимын ерөнхий артер
popliteae, shanti урд артер a tibialis anterior, shanti хойд артер a tibialis. За вений судас буюу venae. Бага эргэлтийн венүүд, уушгины венүүд finae pulmonalis. Энэ нь артерийн цусыг уушгинаас авч зүрхний зүүн тосгоор тутгадаг хавхлахгүй вен. Уушгины цулцангийн хананд энгийн хялгсан судсаар эхэлж уушгины үдээр гарахдаа тус бүр 2 том вен, 4 вен, нийт 4 вен зүрхний зүүн тосгоорын ард дээд ханыг нэвтлэн тусдаа нөхөр орно. Их эргэлтийн венүүд буюу vena cava superior, дээд хөндийн vena cava superior нь 2.5 см орчим голчтой, 5-6 см урттай гол утасны өгсөх хэсгийн ар хажууд байрлана. Энэхүү венийг баруун зүүн талын 2 мөр толгойн вен V brachiocephalica dextra sinistra seu anonymae нийлж баруун талын 1-р хавирга өвчүүдэд нийлэх үений ард үсэх ба өвчүүний араар баруун ирмэгийг даган уруудаж 3 хавирганы дээд ирмэг орчимд зүрхний баруун тосгоорт цутгана. Vena cava inferior доод хөндийн vena cava inferior нь хүний биеийн хамгийн том бүдүүн вен юм а. Ташааны баруун зүүн ерөнхий венүүд бүслэгийн 4-р нугалмын орчимд нийлж доод хөндийн венийг бүрдүүлэн хэвлийн хөндийн венийг бүрдүүлдэг. За их эргэлтийн вен буюу V portae, үүдэн вен V portae нь хэвлийн хөндийн хос биш эрхтнүүдээс цусыг цуглуулдаг богинохон өргөн судас юм а. Нойр булчирхайн толгойн ард дэлгүүний вен, цэцэрхайн доод вен, дээд доод вен, ходоодны вен нийлж үсгэн элэгний үдээр орж элгэн дотор салаална. За тунгалгын тогтолцоо буюу systems lymphoideum. За тунгалаг буюу лимфа, гадна тунгалгийн эсийн байрлалыг захын, завсрын, төвийн гэж 3 ангилна. Эрүүл хүний цээжний цоргоны тунгалагт лимфоцит, моноцит, гранулоцит, тромбоцит зэрэг нь байна. Зүрхний их эргэлт буюу зүүн ховлоос pars ascendens arto, coronaria dextra, a coronaria sinistra, хоёрт arcus artoi, turnus brachiocephalis, A crotis communis sinistra, A subclavia sinistra, pars descendens artoi, pars thoracica, pars abdominalis зэрэг норно. Баруун тосгоорт V cava superior, V cava inferior, sinus coronarius, V carditia minimae. Цусны бага эргэлт нь баруун ховлоос Trunsus pulmonalis, pulmonalis dextra, A pulmonalis sinistra норно. Зүүн тосгоорт V pulmonalis dextra superior, V pulmonalis dextra inferior, V pulmonalis sinistra superior, V pulmonalis sinistra inferior зэрэг норно. За тунгалгын зангилаа nodus lymphaticus 4 синус 2 бодистой гэр буюу капсула nodi lymphaticus, хамар буюу trapezi цуулаа, үүд буюу хийлэм орох гарах судас буюу vas lymphaticum afferens, vas lymphaticum efferens, sinus буюу sinus lymphaticus, sinus subcapsularis, sinus cartalis sphenodularis, sinus medullaris, sinus hilaris, бодис нь cortex nodularis lymphaticus zona, paracortex thymus хамааралт бус, venula postcapillaris. Хоёрт medulla corda medullaris, textus reticularis, lymphaticus. Тунгалаг хураах зам. Энэ нь эд эрхтнээс ирж байгаа тунгалагын вений судас нь нийлүүлэх сувган тогтолцоо юм а. Ингэхдээ тунгалагын капилляр, пост капилляр, тунгалагын судас, баган судас, цорог гэсэн 5 төрөл судасаар дамжина. Тунгалагын хялгсан судас, vas lymphocapillaire, тунгалагын капилляр бол бүтцийн хувьд тунгалагын тогтолцооны хамгийн ихний хэсэг бөгөөд ECD-с шингэнийг сорон шингээж, бодисын солилцоонд оролцдог хамгийн чухал хэсэг юм а. Тарих нугаас тэдгээрийн бүрхүүл хальснууд яс нүдний цэцгийн эвэрлэг бүрхөвч мөгөөрс арсны эпидермис ихэст тунгалагын хялгсан судас байдаггүй. Тунгалагын баган судас буюу Trunsus lymphaticus. Эрхнээс гарсан тунгалагын судаснууд нэг буюу хэд хэдэн зангилааг дайран явсаар нэгдэж хэд хэдэн эргэтэн буюу биеийн нэг хэсгийн тунгалагыг хураадаг судсыг баган судас гинэ. Хөл хэвлийн урд хан арцгийн хөндийн эрхнээс гарсан тунгалагын судас нэгдэж ташааны баган судас болно. Баруун зүүн ташааны судас нийлж бүслэгийн тунгалагыг баган судсыг үсгэнэ. Цээжний хөндийн ханын гадна талах гарны тунгалагын судас нэгдэж игмийн доорх баган судас болно. Толгой хүзүүний тунгалагын судас нэгдэж гүрээний тунгалагын баган судасыг үсгэнэ. Цээжний хөндийн дотор тал түүний эрхнээс гарсан тунгалагын судас нийлж уушиг голтын баган судас, хэвлийн хөндийн эрхтний тунгалагын судас нэгдэж гүцний баган судасыг тус үсгэнэ. Тунгалагын судас vas lymphaticum 2-7 тунгалагын
посткапилляр нэгдэж тунгалгын судас болно. Тунгалгын судас үүсгэмэгч түүний ханын бүтэц гэнэт өөрчлөгдөхгүй. Тунгалгын судасны ханад эхлээд холбогч эдийн коллаген уян алархай ширхэг дараа нь ташуу дагуу чиглэлтэй булчингийн эс үүснээр зузаарна. Тунгалгын судасны хананд эхлээ гүлгэр булчингийн эсүүд хэсэг хэсгээрээ үснэ. Дараа нь нэгдэж булчингийн нэмгэн давхрах болно. Ийхүү тунгалгын судасны ханын бүрхүүлүүд ялгарснаар тунгалгын судас посткапилляраас ялгагдана. Тунгалгын нервтер судасны хан гадна талаараа ширхэглэг холбогч эдэн бүрхүүлтэй болсон байна. Тунгалгын цорог буюу дуктус лимфатикус, цээжний цорог дуктус тороцикус. Тунгалгын тогтолцооны хамгийн том судас бол цээжний цорог юм а. Тунгалгын цээжний цорог хэвлийн хүндэд бүслэгийн баруун, зүүн баган судас, гидсний тунгалгын баган судаснууд нийлж үүсгэнэ. Түүний эхлэл хүн бүрт харилцан адилгүй бөгөөд торицика 92-оос 6 дугаар нугалмын орчмоос эхэлдэг. Тунгалгын баруун цорог дуктус лимфатикус декстер, тунгалгын баруун цорог баруун игмийн доод цуглуулагч, баруун гүрээний цуглуулагч, баруун уушиг голтын баган судаснаас өсөж венийн баруун өнцөгт цутгана. Өөрөөр хэлбэл бүх биеийн тунгалгын 4/1-ийг цуглуулна. Их сурвалжууд хүний биеийн эрүүл анатоми шинод Түмэнжин багшийн цахим хичээл орсон байгаа. За ингээд анхаарлаа татсандаа бүхэндээ баярлалаа.